хүүхдүүдийг Английн нийгэм зориулж бэлтэж байгаа юм уу? Туркийн нийгэм зориулж бэлтэж байгаа юм уу? Тэр хүүхдүүд чинь дараа нь яах юм? Тэр сургуулиуд төгсөж Туркид очиж амьдрах юм уу? Англид очиж амьдрах юм уу? Оросын нийгэм зориулж Хятад очиж амьдрах юм уу? Үгүй шүү дээ. Энэ Монголын нийгэмд амьдрах хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ерөнхий боловсролын сургууль бол улсын мэдэлд байх ёстой, төрийн мэдэлд байх ёстой. Хувийн одоо гадаадын ерөнхий боловсролын сургуулиуд байх хэрэгч одоо зөвшөөрч болох байна. Яг бол бид нар Монгол хүүхдүүдэд Монголынхаа нийгэмд зориулж бэлдэж тэрэнд хөрөнгө бас зарцуулж шүү дээ. Энэ барууны ёс зүй дэг журам тий юунд тогтож байна гэж. Яг барууны ёс зүйн дэг журам бол юунд дээр их ухамсарчсан бурханлаг хүмүүс байгаад авилга авахгүй яваад байна уу тий? Эсвэл бол нөгөө мөнгөндөө баригдчихад зөвхөн тэгэнгүү бол өгөх гэж байгаа учраас тий тэгэнгүү бол амьдрах боломжгүй учраас заавал үнэнч байх хэрэгтэй гэж бодож байна уу гэл. Чи Японыг харахад гэдэг шүү дээ. Нэг компанид ороод ингээд тэрэндээ туйлын үнэнч зүтгэдэг гэж тий. Гэтэ улс орн нь бол ийм ундаг байна. Япон бол агуу үндэстэй Япон бол хинч биш вэ гэж яриад байхад таны ярьж байгаа бол үгүй Япон бол Японд номер 1 шүү дээ. Харин тийм өстой Япон бол гайхалтай байна. Гэхдээ улс үндэс нь тэр үүрэг хариуцлага ухамсарлаад тэрний нууц юу вэ гэдгийг л одоо нийгмээр л ханж шүү дээ. Одоо тэгэл хосгол янз бүр ярьж байгаа ч гэсэн эцэст энэ л байгаа зү. Ер нь бол тэгэл нууц бол яг та ер нь бол тэгэл шашин л да. Ер нь бол одоо барууны орнууд бол Кристийн шашин, Иесус. Тийм. За Япон бол өөрийнхөө одоо тэр Дао тэр гэсэн тийм шашнуудтай. Шинто гэдэг тийм. Тэр нь бол багаас нь гэртээ ээж аваараа дамжуулаад дараа нь сургууль дээр багш нараараа дамжуулаад тэг маш хүмүүжлэлтэй болж байгаа. Маш их суртахуунтай болж Япон ийм байх хэрэгтэй. Япон тийм. За Германд байж байхад бол Германууд бол бас тэр Кристийн шашны этикийн хичээл гэж орж байгаа. Бүр ингэ 4 5 дугаар ангиас. Тэгээ явсаар байгаад этик ёс суртахууны өндөр боловсролтой болоод төгсөж байгаа. Тийм учраас энэ чинь ямар ч одоо тийм зөрчил гарахгүй шүү дээ. Нэг л юм асуудал байгаа юм санагдаад байна. За бид нар бол шарын шашинд яг үнэхээр нэг хэсэг ингээд явлаа. Тэгэхээр зорилгоо тавих явлаа тий. За хаан тэр үед бас ингээд хаанаад байгаа юмсан байна. Намд тэр үед бол бид нар социализм байгуулах гэж явлаа шүү дээ. Зорилготой бас тэрний ёс суртахууны үнэлэмж хүмүүжил нөгөө дүрм яг нөгөө нэг заалтын дагуу ингээд явлаа тий. 90 оноос хойш тэр байхгүй болчихлоо. Нэг л их олон тийм нэгдүгээрт ёс суртахууны үнэлэмж алга тий. Хин хоцсон ав гэсэн зэрлэг нэгээр явчихж шүү дээ тий. Хоёрдугаар чи хинбэ гэдгийг мэдэхгүй Монгол хүн гэж яг хин мэдэхгүй тий. Тэгээд коммунизм чүүлчлээ болохоо байлаа. Гэхдээ тэрнээс гол юм хайсан юм байна коммунизмтайгаа. Арчлгээд инхээр энэ бас тийм хийс өрн болчихлоо байхгүй болчихлоо тий. Тэгээ одоо ингэж юм л да. Тэгвэл чи Монгол хүн гэдгээ ойлгохын тулд энэ улс үндэсний өмнө ямар үр хүлээсэн тэрийг ингээд ойлгоод чи үндэсний үзэлтэн байх хэрэгтэй. Одоо ихний юмнууд ингээд гарч ирж байна л да. Тэгэхээр тэр үндэсний үзлэний үндсэн хууль дээрээ тусч байж дараа нь чи систем болох хэрэгтэй юм биш үү? Өөрөөр үндсэн хууль гэдэг бол аж ахуй эрхлэн хөтлөх заавар биш. Энэ бол ёс суртахууны үнэлэмж юм аа. Тэгэхээр үндэстний л одоо амин сүнс гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар одоо дахиад үндэстний тухай ярих асуудал гарч ирэл дээ. Энэ бол сүүлийн үед бол үндэстэн гэдэг үгээр одоо улс төр хийх гээл монголчуудын асуудлыг шийдэх гэдэг юм л да. Тэгэхээр энэ чих хосолтой л доо. Яг бол үндэстэн гэдэг үг өөрөө олон улсын утгаараа nation гэж байгаа. Тэгэхээр үндэстэн гэдэг бол 3 төрлийн үндэстэн байдаг л та. За нэгдүгээрт бол хил хязгаараараа тухайн улс орны хил хязгаарт орсон тэр ард түмэн бүгдээрээ нийлээд нэг nation state болчихлоо. Үндэстний одоо төрт үндэстэн болдог л да тийм үү. За хоёрдугаарт нь бол соёл, хил, удам угсаагаараа нэг хүмүүс төрт үндэстэн болдог. За гуравт нь бол хүсэл зорилго. Улс төрийн хүсэл эрмэлзэл зорилгоороо нийлээд нэг үндэстэн болдог л да. Тийм nation state. Одоо төрт үндэстэн. Тэгэхээр нэгдүгээрх тэр хил хязгаараараа одоо тэргээ баримталсан үндэстэн бол одоо хятад үндэстэн, орос үндэстэн. Их гүрнүүд. Хил хязгаарл чухал үүрэг гүйцэтгэж байгаа. За Япон бол одоо хоёрт нь орно л доо. Нэг хилтэй, нэг соёлтой, нэг удам угсаатай. Тийм учраас хоёрт нь орно. За гуравт нь бол юугаараа хүсэл эрмэлзлээр. За хүсэл эрмэлзлээр үндэстнүүд бол одоо Швейцар, Франц. Тэд нар бол юу гэвэл арчлын байгуулна гэсэн нөгөө тэгшэрх эрхчлөө шударгаас аханд үсэх гэсэн тэр арчлыг одоо үндэстнийхээ хүсэл эрмэлзэл болгоод Америк нэгдсэн улсаас Америк бас тэргээр нэгтчихсэн үндсэн уулынхаа тэр нөгөө заалтаараа. Тийм л одоо үндэстнүүд байхгүй юу. Монголыг би өнөөдөр алинд нь хамааруулах
аюул хэцүү байгаа. Тийм өөрөөр бид нар одоо Монгол үндэстэн гэвэл зөвхөн энэ манай газар нутаг дээр зөвхөн Монгол үндэстэн зориулсан бодлого явагдах нь шүү дээ. Тийм. Гэтэл үндсэн хууль тэгэхээр бид нар Монгол үндэстэнтэй зориулна шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар Монгол үндэстэнтэй зориулсан үндсэн хууль гаргачихаар казак үндэстнүүд яах вэ? Тийм. Тэр байтугай одоо казак үндэстнүүд чинь бүр төрд сайд хийгээ явж байгаа шүү дээ. Тийм. Хүний эрхийг өгж болох үндэстний оролцоог ханга төлөвлөлийн бий болгох гэдэг ингээд арчлын зарчим байдаг. Тэгэхээр бид Монгол үндэстэй яхад маш хэцүү болчиход байгаа хөө. Газар үндэстнүүдтэй бид зөрчилд орно. Тийм. За хэл хязгаараараа гэх юм бол бид нар одоо тийм их олон үндэстний орн биш. Тийм. Бид нар ердөө л багч одоо нэг том үндэстэн бол Монгол үндэстэн гэж явбал болох юм байна. Тэгэхээр казак үндэстэн Монгол үндэстэн болж үндэстнээ нэг солих. Тэгээд бидний одоо тугандор нэр дор явах үндсэн хуульд тэднэрт тэгвэл бэлэгдэн шүү дээ. Тэгээгүү цагт үндсэн хууль казак үндэстэнд бэлэгдэхгүй шүү дээ. Монгол үндэстний үндсэн хууль. Тий. Эсвэл одоо хүсэл эрмэлзлээрээ. Тэр нь болохоор одоо арчилж гэдэг юм уу? Эрхчлөлт ёсч гэдэг юм уу? Тэгэхээр тэр болоод өнөөдөр бид нарт тех заавал шаардлагагүй л дээ. Бид нар чинь нэг их тийм замбараагүй олон үндэстний орн биш учраас бол Монгол үндэстнээр барьсан үндсэн хууль хийгээд тэгээ Монгол үндэстэндээ зориулсан үндсэн хууль явах хэрэгтэй. Тэгээд ихтэй казак үндэстнүүдийг яах вэ гэдгийг маш сайн яг л эмзэг асуудал учраас маш сайн шийдэх хэрэгтэй. Их цаг багч гэж нэг цагийн хугацаанд их ном ярихаас хэцүү юм. Яг л зөв философийн ном учраас. Задраал өгөөл. Задраага гараад. Тийм ингээд задраага гараад гэж төгсгөлгүй. Хамгийн сүүлчийнх хойд Аз гэсэн ойлголтыг тавьж ирсэн байл л тий. Хуучин бол Төв Аз гэхээр одоо ингээл төвдийн өндөрлөгөөс Монгол ингээд ийм нэг ойлголт байдаг. Зарим нь болохоор Дундад Аз гэдэг Оросын ойлголт, Төв Аз гэдэг нь Монгол гэдэг. Таавал энэ дэр хойд Аз гэсэн ойлголт оруулж ирээд тэгээ Монгол үндэстэн бол хойд Азийн энэ бүх онцлог бүхэндээ тохиросон үндсэн хууль байх хэвээр. Тэгээ Монгол үндэстэн нутагтай нэг байх хэвээр. Тэр үндсэн хуулийн дээр энэ хаан хэлцгэнж болох хэвээр гэсэн санаал гарлаа гэж би ойлголоо шүү дээ намайг шүү тий. Хойд Аз гэж юу вэ? Тий. Хойд Азийг ерөөсөө маш хинбэ гэдэгт хэрэгтэй. Тий, ерөөсөө бидний одоо соёл биднэрт яг нийцсэн геополитикийн асуудал байхгүй юу? Хойд Аз гэдэг чинь бид нар ер нь геополитикоор хаана хамаарах хэрэгтэй юм бэ? Тий. Одоо тэр Америкийн тэр Биржинский гэдэг тэр их шатрын хөлгийг ном бичсэн. За одоо энэ Фридман гэдэг бас нэг ном бичсэн. Энэ нөхдөд чинь болвол Монголыг ерөөсөө хаана хамааруулахаа мэдэхгүй байгаа шүү дээ. Бараг номон дээр хандлагын тэр Монголыг бараг бичихгүй байгаа шүү дээ номон дээр. Тэр дөрөвдөхгүй байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар бол гэтэл олон улсын байгууллагууд биднийг заримдаа Монголыг Төв Аз, Дундад Азад оруулсан явж идэг. Олон улсын байгууллагууд заримдаа биднийг Зүүн Аз руу оруулсан явж идэг. Дурын Азууд руу оруулаад тэгэл бид нар нэг хурал хийсэн. Тэгэл баахан савхаар будаа иддэг. Бид нартай ямар ч одоо соёлын юу байхгүй, ижлэхэн тийм зүйл байхгүй. Биднээс маш ялгаатай хүмүүстэй бид нар нэг твд орчихсон л яваад идэг л да. Тийм зөвс төсөл хөтөлбөрийг манад бас хийх гээд үзээд тэр болохгүй. Яг бол бид нар халуун орны одоо энэ барилгын материалууд, халуун орны бүхэл юмнууд бид нар таарахгүй шүү дээ. Одоо зам гудамжны энэ пялтаануудыг хар. Тийм үү? Ерөөс халуун орны юмнууд чинь биднийг баллах гэж шүү дээ. Тэгэхээр бид нар чинь хүүтэн орн. Хойд Азийн орн. Тийм үү? Бид нар чинь өстэй овц юмстэй. Манай стандартын төрөл бүгд ондоо амжирганы тийм шүү дээ. Бид нар энтгэх хүч шиг будаа идээд талах идээд бясалгал хийгээд иж болохгүй. Бид нар маш их мах идэх хэрэгтэй. Тижээлэх хоол идэхгүй болохгүй. Тий, болохгүй шүү дээ. Тэр хүнсний тусламжийг манайх руу гайхан будаа наачих юм бол болохгүй шүү дээ. Тусламж болох. Хүнсний тусламж бол бидэрт махал ирэх хэрэгтэй. Гурил ирэх хэрэгтэй. Тий, яг бол энэ чинь энэ хойд Азийн энэ нутаг дээр чинь тэгчил бид нар амьд гарна шүү дээ. Ирүүл явна шүү дээ. Захааны үзүүлэлт авахд хятад хуцууд таарахгүй. Халуун орны зөндөө шүү. Тий шүү дээ. Халуун орны юм таарахгүй. Тэгэхээр бид нар хойд Аз гэсэн энийг одоо дэлгэхэд гаргаж ирээд. Тэгээд энэ хойд Азийг монголчууд авч явнаа. Ерөөсөө эн чинь дандаа Монголд гурахтан Монгол үндэстнүүд тэр хойд Азад байгаа. Тийм байна. Бид нар тийм өмнөд эргэн тойрон ч. Тийм бүгдээрээ ерөөсөө тийм. Тэгээд бид нар ерөөсөө нэг төв болоод тэгээд ирээдүйн рүүгээ одоо явбал одоо бидний одоо ирээдүй бол сайхан харагдаж байгаа. Тийм ер нь бол хойд Азийг бид нар босгож ирж энд л одоо бидний ажил амьдрал онцлог маань гарч ирэх ёстой. Тийм тэгэхээр Монголд бол бас ирээдүй бол байгаа шүү. Тэр бол хойд Аз шүү гэдгийг л одоо энэ хар харцагны бодлогоор бол одоо тайлбарласан л да. Төрөөчийн ном дээрс нэг юм хүмүүс их айхтар хүлээж авч байгаа. Хувьсгал гэж юу юм бэ гэсэн чинь алаан хатан буу зэвсэг цус нүж бах юм яриадсэн чинь таардаг шүү дээ. Биш ээ. Хувьсгал бол үндсэн хуулийн өөрчлөлт. Үндсэн хуулийг шинжлэх. 92 оны хуульч болохгүй бол яг Монголдо зориулсан үндсэн хуулийг гаргачих. Тий, одоо бид нар 12 онд Монголдо зориулсан үндсэн хуулийг гаргасан бол бид нар хувьсгал хийчлээ гэсэн үг байна. Тийм л юм ээ тий. 90 онд хувьсгал яагаад гарсан үндсэн хууль батснаар ардсан нийгэм шилжсэн гэж байгаа бол тий. Тэр үндсэн хууль нь гэхдээ бид нар ингэж
манифест яг эндээ хийгээд Крансдор шиг ингээд аваа явж идэх л үнэт зүйл бидэрт зориулсан, бидэрт таалагдсан. Бидний ирээдүйг харсан юм байх. Тэр нь өөрөө төрийн харилцагны бодлого. Тийм байх уу. Ерөөсөө хараа харилцагны бодлого гэдэг чинь Монгол хүн мөнгө шүү, Монгол хүн хохирч болохгүй шүү. Сайн сайхан амьдрын шүү гэдэг л баталгаа байх хэрэгтэй байхгүй юу? Өөрөлд ардчлал орж ирж гэнэ үү, социализм орж ирж гэнэ үү? Хамаагүй. Монгол хүн энэ хохирчих юм биш үз гэж л асууж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэх юм бол энэ үндсэн хууль бидний хамгийн хайртай хэдэж гар хурж болохгүй гэдэг нөгөө юм чинь болох нь шүү. Тэр л болох байх. Алт мөнгөөр уралдаг. Одоо Монгол хүн мөнгө гэдгийн баталгаа чинь үндсэн хууль байх хэрэгтэй байхгүй юу? За. Танд баярлалаа. Гэтэ энэ номыг бол бидний ярьсан хэмжээнд биш. Энд асар олон ойлголтууд байгаа. Дандаа шинэ ойлголтууд би ингээл асуухад би энд бол 3-1 л асууж байгаа байхгүй тийм. Тэгэхээр сүүлчийн төгс ойлголтыг авахын тулд та бүхэн нэг номыг авч уншаасаа гэж бодож байгаа. Энэ ном хаагур байгаа. Энэ тэр ном дэлгүүртэй байгаа. Түрүүчин тэр Ар Монгол орчин үеийн өгүүлэг чинь олдохгүй байна гэдэг байсан. Тийм үү? Тийм. Дахиж хэвлүүлж байх энэ тэр юу? Харин тийм уул энэ хэвлэлийн компаниудтай яриад бас дахиж хэвлүүлэх хүмүүсээс бас хүсэлт ирвэл тэднэрт хэлж болно л доо. Болохгүй л үнэ хэлж байгаа ч гэсэн. Би ч нөгөө нэг над одоо ирэх нь байхгүй шүү дээ. Хэвлэлийн компаниуд ч надад хийж авчих шүү дээ. Тийм. Тийм учраас. Тийм. Тэгэхээр чинь бас нэг зохиолч хүний нэг хэцүү зүйл байдаг л да. Тийм. Ирэхээ худалдаад тэгээ нэг хэдэн төгрөг аваад тэгээ тэр мөнгөөрөө амьдарч дараагийнхаа номыг бичдэг. Тийм. Яг нь би өөр ингээд байгаа хүмүүс их сэрж авч байгаа юм байна. Дээр үе чинь бүх дарга нар яхад чинь эхлээд онлын бэлтгэл шалгадаг байлаа шүү дээ. Харин илүү амар юм чинь. Яг үнэ. Загварчлал, түүхийн онлын байх хэвээр тэгээ энэ дэр ингэж явах хэвээр. Одоо бол нэг ч онлын бэлтгэлтэй төрийн албаагч алга байна гэж. Тэр байгаа бол коммунизмын онолтой хотчул байх шиг байна шүү дээ. Тэгэхээр тийм онлын бэлтгэл бүх уг суурэ эхэлж хараад нийгмээ тодорхойлооч гэсэн анхны санаа байгаа учраас хүмүүс олзуурхаатай голол гэж байна. Бид нар онлын хямралд л орчод шүү дээ. Тийм байна. Онлын ойлголтууд хуучин маягаараа гэхдээ цоошин нийгэмд орчоод идэг. Тэгэхээр гарцлын ярил бид нар ондол ярих хэрэгтэй. Тийм байна. Бүгд тэр нэг одоо нэг хоорондоо ярьж байгаа энэ ойлголтууд шүү дээ. Ирчилээ гэж үн шудрагс гэж арчлал гэж үн бүгдээрээ арчил яриад байгаа хүмүүсээ гуруулан ондоо арчлалын тухай ойлголттой хоорондоо чи монголоор ойлголцохгүй онлын нэгтгэл байхгүй тийм. Тэрээс онлгүй гэдэг чинь мэдлэггүй боловсруулгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр дандаа л хувийнхаа санааг л ярина гэсэн үг. Миний бодлоор бол арчил тийм юм шигэ. Миний санаагаар бол арчил ер нь тийм ээ гэдэг ийм ярьж болохгүй шүү дээ. Энд чих асуултаа байхгүй. Тэгээ арчлалын онол тэгж бичсэн байдаг. Цэг тэгэл болоо. Тэгэхгүй бужигнаа л яриад. Тэгэхгүй бужигнаа л хүмүүс өөрийнхөө санааг л яриад. Тийм байна. Энэ тэгвэл энэ 100 Европын зөв хийсэн юм шүү дээ. Арчилсан юмсгал ялангуут хуучин нийгмийн тэр бүх нийгмийн ухааныхны цол юуг нь хүчингү болгоод хасчаад энэ шинэ юм дээр танаа зохицол босч явж ирээ гэсэн шаардлага тавьдаг нь зөв юм байж тээ. Тэгжээж л тэр чинь дараагийн шинжил явагдана гэсэн. Хуучинтайгаа зурлаад байвал шинжил явагдахгүй шүү. Тэгвэл 20 жил бид гол юм л хийгээгүй юм байна. Энд их юм аа. Гэхдээ тэгэхэд одоо оройтсон ч гэсэн те бас тэрийг мэдлээ шүү дээ. Тийм ээ. За танд баярлалаа. Баярлалаа.